Миний хууч нь яг одоо манай нөхөр гарч ирж байгаа жоохон байсан байна штэ. Тийм. Тэрнээс өмнөхөн нэг цэцэрлэгийн нэг 3 настай хүүхдтэй ингээд бурхны юм ингээд суучдаг. Ингээд юу өсч байгаа юм нэг бараг 4 хүрчсэн. Би аавт болмоор. Ээжтэйгээ тустай нэг тийм гоё байртай болмоор тэ аавт болмоор. Тэгээд тийм жоохон мөртлөө. тэгээд тэр хүний хүсэл байсан шнэ. Та яг одоо Сарны Сүв подкастыг сонсож байна. Уйлж явсан өдрүүдийн дэргэд бол би үнэхээр нөгөө тийм жаргалтай авгаахгүй. Тийм. Тэгээд тэгж бодоод бас энэ хүний ачиг бас жахан хариулъя. Адаж өнөө өглөө өөрөө хогоо явчихё. Би хогоо ис. Хогоо гэж гараад хэлдэгчлээ. За хоёр дахь амьдралыг их амжилттай эхлүүлээд сайхан явж байгаа хүн учраас ер нь хоёр дахь амьдралынхаа талаар төлхөө яриулъя гэж таныг өрсөн юм аа. Одоо хоёр дахь нөхөр дээр ямар шаардлага вэ? Энэ хүнийг сонгож одоо эхний нөхөртэй ямар нэгэн зүйл болохгүйсэн учраас одоо хин л бол хин сайжруулахыг бодож сонгосон баг тий. Тэгэхээр яг энэ тэр сонголтыг хийхэд нөлөөс одоо чухал хүчин зүйлүүдийг дурдаад за магадгүй сингл мамууд байгаа бол дараагийн нөхрийг хайж байгаа бол ерөнхийдөө нэг ямар шин чанаруудыг харчих зү. Тэр талаар өөрийнхөө бодлыг хуваалцаж. 20 эдтэй хахад нэг ханд 30 гараад нэг өөр 40 гараад бүр өөр ханддсан юм. Үнцгийг юмыг харахад тухайд ингээл хорсоод X хадам X нөхөртэй нэг тийм 5 40 хөөх юм найлын ганц хөө бах ихч нартай тэр байсан сасан саш. Яг нэг ч удаа нөөрэ хараад манерт бол юм ярьж байгаагүй. Тэр шүүх хурал дээр яг нэг аль биесаар нэг тааралтаад одоо нэг ийм учраас салсан малсан гэтэргээд тэн дээр бол яа гэм бэлээ мань хүн одоо эмхтэй нөгөө хэмжлээ үсгэн штэ тэр шүүгч асуудаг юм байлээ чи ингээ бүхэл бүтэн гэр бүлийг Монгол улсын гэр бүлийг чи сүтгэсэн байна гэр бүл бол тийм хууль төрч ясаар баталгаажсан айл гэрийг чи ер нь буруу яасан нөхөр вэ штэ гэд тэгсэн чи харин тэр бол миний буруу Танаа нөхөр. X Танаа X нөхөр. Тэгээд тэр чинь хөөх юм тухайд би тэгэл эргэж буцгүйгээл хүүгээ дагуулад одоо яг нэг ганц би ээжийн амьдрал одоо чинь сая хүүхдийн байраар ингээ харж байгаа байхгүй нэг хэцүү байгаа хүний хажуугаар ингээ нэг салхи татуулаад өнгөрөх одоо нэг хөл муутай хүний хажуугаар ч юм уу ингээл салхи татуулаад өнгөрөх айгуу тийм гимшилтэй юм шиг хэцүү нэг муура сэрхүүгээ кимоноогоо хайчилж ингээд гэдэг чинь бомбигтийн зураг байдаг. Жахан тиймэрхүү зантай юм шиг байгаа. Тэгээд өчигдөр ингээд нэг урчигдөр лөө яг сингл ман гэдэг харагд мэдэгдэж байгаа байхгүй. Хүүгээ эсвэл охинод баярлуулах гал явж байгаа. Тэгээд яг тэр одоо 10 хэдэн жилийн өмнөх юм дээ. Мэдрэмж сэргсэн. Санагдсан харагдаад юм яг ингэдэгтэй л гэж бодож байгаа. Яг тэр мөчөд би ингээд сайн сайхан хантай. Тэгээ нөгөө хүний өөрөө ялгадаг өөр хүүхдийн тэнцвэг хайрладаг. Тэгээ өөрөө ингээд нөгөө дандаа ингээд эрхэлцэн биш. Дандаа бас зовцсон биш. Яг тийм нэг тийм ноён нуруутай эр хүнтэй уулзраасай гэдэл тэгс ингээд бодчихж байгаа байхгүй. Тэр бол миний тэр хүн хийж өгч байгаа сайхан одоо юу юм бэ? Нэг Тэр хүний өмнөөс тийм ээ ловч болно. Манифестинг өмнөөс нэг гэдэг чиж шүү дээ. Тэгэл яг тийм хэцүү яг баяраар за ээж нас орцсон. Тэгээ дээрээс нэг нөхөр хаяад явцсан. Тийм баг чинь. Яг нэг удаа л айгу тийм яажсан. Ажил дээр ингээ оройтаад идэг. Би ажлаа бүр ингээ солиотой маш сайн хийдэг байсан. Тэр их нөгөө завгүй байх гээд. Тэр их нөгөө нэг завгүй байх чинь одоо сая сэтгэл готрлын талаар маш их хүмүүс ярьж байгаа шүү. Даймаа хорлохын ч гэдэг юм уу. Надад их хүнд бол нэг тийм бодол төрөхгүй. Тусахгүй. Одоо би болохгүй. Зүгээр хүү халуурсан байна гэдэг би амар хол. Нэг цаас ингээ орохоор дуусч таксиж болтохгүй шүү дээ. Тэгээ би ингээ машин байраас сурцсан ч гэсэн машин барих дурггүй хүн байхгүй юу? Машин авыг гэдэг бодол надад ерөөс төр. Одоогоороо ч гэсэн би машиндаа ч гэсэн ундгүй шүү дээ. Тэгээд тэр би нэг л удаа гууж утсан шүү дээ. Нэр би өөрөө гуйсан хүү ингээ халуурсан байгаа. Тэгээд имлэг одоо үзүүлэх гэсэн энд яваад туслаад өгөөч гэсэн чинь надад иймэрхүү юм өөрөө зохицуулж байгаа ч тустай амьдралаа надад хамаагүй гэж хэлжсэн байхгүй юу? Тэгээд яг тэрийг би юунд хэлжсэн? Тэр шүүх хурал дээр хэлжсэн. Одоо тэр үгийг эргүүлж хэлж нэгсэн доо гомдлоо буцааж тайлсан байж та. Тэгсэн л баг. Тэгээ одоо нөгөө
Хойд бол хэл хүүгээ хэлчлээ гэж бодож. Одоо ингээ 40 гарсан хүн чинь ёо ч наалтгаа болсон гэдэг шиг тий. Хөөрхий минь ингээд бич хөөрхий тэгээд хүүхдэрээ ч нөгөөх маань ч ингээд төлөвшөөгүй хорон гараагүй байж тий. Ерөөсөө нөгөө бас магадгүй монголчууд жах эрт гэрэлдэг эрт. Амьдралт руу ордог. Сураад хорвоо дэлхийг таниад нэг нь одоо эрэгтэй хүмүүсийг мэддэг болоод нөгөөх нь эмэгтэй хүмүүсийг мэддэг болоод одоо амьдралыг үүсгдэг бол хин хинийх нь одоо хорон гарцсан. Окей байдаг байх нөгөө Европынхны ч юм уу те нөгөө бүр ингээд нэлээд тийм хөвшин болсон хүнтэй суучдаг монголчуудыг бодвол одоо нэг оройтлоо гэдэг шиг баг тэдний үед эрт тийм байдаг. Тэгээд тэгж хэлж буцаж тэр үед тэгж хэлжсэн. Тэгэхэд гомдчихсэн гэдгээ нөгөө шүүх хурлаар хэлжсэн. Тэгэл нөгөөдөг чинь нэмж бас загнуулаад эвлэрэх хугацаа өгөөд идэх штэ. Надад бол тийм боломж байхгүй. Ягаад гэвэл би шүүх хурал дээр жирэмсэн байлаа. Тэр хамгийн нөгөө чи эрэгтэй хүн штэ. Тэдний ихнэр бас жирэмсэн байсан байлээ. Жирэмсэн. Тэг гадаа ингээ үүдэнд эхний нөхрөөс салгаж байгааг дараагийн нөхөр маань ингээд намайг хөргөж өгөөд авчихсан. Тий. Тэрийг манай найзууд ингээд ёо чи нэр ална гэд. Явцсан салсанаас хойш дараагийн хүнтэй учирсан байсан гэхээр энэ хугацаанд салсныхаа дараа ер нь хэдэн хугацааны дараа их хуулиар тэр шүүх хурал болсон бэ? 4 жилийн дараа юм уу? Бүр 4 жил. Тий. Хуулиар салахгүй явсан байна шүү дээ. Тий. Тэгээд нөгөө эхний удаа өргөдөл нэг тэрнээсээ жилийн өмнө өгсөн чинь хаяг нь олдохгүй. Тэгээд энэ болохгүй. Тэгээд дараагийн удаа тэгээд за яг хаягаа өгч гэнтэр гэж хагаад тэгээд албан ёсоор одоо ингэхгүй болохгүй. Би одоо жирэмсэн, би одоо түргэж. Тэгээд нөгөөх маань тгий мэгээгээл амар уйралхас бас л тэн дээр ингээд одоо шүүхийн тогтол дээр эмгтэй жирэмсэн учраас түрх гэж байгаа учраас энэ эвлэрлийн хугацаа өгөхгүй яаж ийна. Ингээд Монгол улсын нэг гал голонд гэр бүлийг ингээд одоо энд ингээд салгалаа ингээд байхгүй. Тэгээд салсан тооцлоо гэдэг. Яг тэр Монгол улсын нэрийн өмнөөс хэлж байгаа тэр үг бол айгүй тийм. Жахан тийм хүн цасаг тийм тухайтай. Тухайтай зүрх рүү орж ирсэн. Тий. Тэгээ нөгөө төрөх гэж байгаа юм чинь яг тэрнээс 7 хоногийн дараа төрсөндөө би. Тэгэл баяртай гээл яг тэндээс гараал за баяртай гээл салж байгаа. Гэтэ хөрхи одоо бол ямар ч гомдол хаалга, ямар ч бодол хаалга. Миний хөөчн яг одоо манай нөхөр гарч ирж байгаа жоохон байсан шүү дээ. Нэг цэцэрлэгийн нэг 3 настай хөлтэй хата ингээд бурхны хүн ингээд суучдаг. Ингээд юу өсөж байгаа юм нэг бараг 4 хүрчсэн. Би аавт болмоор. Тэгээд аавт болмоор нь ээжтэйгээ тусдаа нэг тийм гоё байртай болмоор тэгээд аавт болмоор. Тэгээд тийм жоохон мортлаа. Тэгээд тэр хүний хүсэл байсан шүү дээ. Одоо ямар ч хүүхэдгүй өмнө хэмэргүй хүүхэдтэй жоохон харилцаж үзээгүй юм бол үний хүүхдэд ч юм уу те за 1000 хайртай эмэгтэй байсан ч гэсэн нөгөө хүүхэдтэй ингээд ойр байж үзээгүй гинт ингээд ойр хавтана сайн уу гэл хүүхэд гараад ирэхээр нэг тийм сандрах ч юм уу яах их мэдгээ болох ч юм уу дасаж өгөхгүй мэдрэмжүүд орж ирж штэ. Тий. Яаж энэ дасах одоо хугацаа явагдав? Гэр төрөж игэл. Тэр нөгөө манай хүүхд ингээд унтчихна ингээд машинаар хойлоо орох уу гэх. Йоо. Гац үнсчээ. Одоо тэр хүүхдэд нэг ээжиг нэг өөр ихтэй үнсэж байгаа муухай санагдах байх гээд. Тэгээд тийм. Ань зүгээр яг хүүхдтэй ээж бол яг сой гэсэн хүнээ л хүүхдтэй харуулах хэрэгтэй. Олон хүн харуулж болохгүй. Нөгөө жигэн нөгөө драма үсгэн. Тэгээд ахаа гэдэг байсан. Тэгэл нэг 5-6 сарын дотор ааваа гэж хэлдэг болсон. Тэгээд мань хүмүүс намайг аав гэж хэл, ахаа гэж хэл, юу ч хэлдэггүй. Анх тэр нэг аав гэж хэлэх мэдрэмж ямар байсан? Би болохоор энийг төрөж умалзаал өнгөрчихсөн яг үндэ. Тэгээ нэг жоох хүүхд, нөгөө жоох хүүхдээ ааваа гэж байгаа юм шиг л. Тэгээд хоорондоо тэгэл уулзраална. Зарим нэг энгийн л өнгөрөөждөг. Ямар ч гэсэн нөгөө гомдож момдаал, стресс центр байж нөгөө сургууль энэ дээр нөгөө жах ноцолдож байгаа. Эрэгтэй хүч жах ноцолдох хэрэгтэй юм шиг аа. Та хоёрын танилцсан түүх. Яаж яваад ер нь тавьчихв? Энд чи ажилласаа гараад ингээ яг зам дээр зогсчихдаг гэсэн тийм. Тэгээд үсэн жах юм жоох юм хайлуурсан уртайсан байхгүй. Одоо ингээ нөгөө ажлын шаардлагаар ингээ ийм болцсон. Ингээ үсэн яг ийм яг ийм. Одоо нүдээ дарсан юм шиг юм нэг хайлуурсан үстэй. Тий. Тэгээд яг үсэн ингэчээл сайн байна уу? Сайн байна уу гэж үсэг зүг шиддэг нөгөө солонгос драмны залуучддаг.
Яасан миний дөө. Ухааны юм ярьчгаад би чинь өөрийгөө мэдэрсэн амар тийм ажил хэрэгчтэй. Мэдрэл муутай их ажилдаг. Тэ нөгөө single mom болохоор ажил ихтэй, single mom-ийн стресс ихтэй бөө шуурах шиг тийм нөгөө хаагсан. Ямар тийм нэг эмгтэйл юм бол байхгүй. Ясан дээр тухайч те. Тийм хүний чинь сайн байна. Хоёлаа баг үе юм бэ те ч шиг тавар дүүр юм бич. Юу яриад байгаа юм гэхэд би амар их нөгөө чат мессеж игнорч штеп гэсэн. Тэгээ нэг удаа имлэг тавьсан чинь. Би чи зөв зам дээр зогсож идэг гэсэн хичээд яаж чат мат энэ авч юу? Үгүй нөгөө сайн байна уу гэж нөгөө мессеж ороод ирж байгаа юм шүү. Авцсан хүнээс. За би чам 2 жил харсан, ажилласан. Тэгээ хүүхдтэй мэй гэж утсан. Тэгээ хүүхдтэй амар хашгирч орлоо те. Тийм амар их хүүхдтэй байна гэж бодож байсан. Яа гэж бодож байсан. Тэгээд тэгж жаад яг энэ жилээс эргүүлнэ гэж бодож байсан гэж юу. Тэгээд сайн байна уу? Таныг имлэгт тавьсан гэж сонслоо. Гэлэнт мессеж ирэл имлэгт авч нэрэл бас эргэлт авах юм билээ угаасаа. Тэрнээс бол би өмнө бол хийж нөгөө харчаад хариу бичдэг ч байсан. Баггүй юу? Байхгүй юу? Тэгээ таныг ярихэд айгу зөөлсөн юм да гэж би бодож байна. Тийм, би чи арслан баа шиг нөгөө эрмэгчин ямар юм дуу гэдэг тэртээ нүдэрээ энэс яасан. Та нарын үеийн сонсдог. Тэр шиг эмхтэй гэдэг байсан шүү дээ. Баггүй юу? Ирслэн те. Юу ч ингэ яахад билээ те. Цавчаад гараа шүү. Харцаараа халаад. Амар accreditation дээр олон улсын магадлан тэр суртаа юм дээр танаа нэг тийм толгой шаарсан тэгсэн мөртлөө гар ажилч юм шиг чимхлүүрч юм шиг зохион байгуулалт юм шиг тийм хийдэг байсан. Үн чин дараа одоо яасаа яг үндэ одоо би ажил юмрэг үнэ. Төсөөлгүй амьдрах одоо ингээ гэрийн те хүн харахад гэрийн аваа над дургуун эмгтэйч тэр яг ийм хүн ч юм уу те ингээ хүн сайн сайхныг хүсдэг найзууд бол амар ховор. Тэгээ манай нэг найз одоо би ингээ уулзах болсон. Тэгээ хураасан олон юмны нэг нь яа за минь найзаа манай хүнийг тэг явуулдаа тэгэхээр найзтай л хэлдэг шүү дээ. Явуулдаггүй гэж байхгүй. Гээл тэгээ надаа яг тэр чинь одоо манай гэр бүлийг нураасаа л гэсэн үг шүү дээ. Юм бол яг ийм хортой найзууд бол байдаг шүү амьдрал. Тэднээс хол байсан тэр. Тэр явуулдах гол шалтгаан зүгээр л насаар төвчрөөс л тэгж хэлж байгаа. Би ингээд тодорхой хэмжээнд танаа үнийг ингээ харахаар аюу гоё. Тайван тогтун харагддаг. За ингээд багасаа нэг хөөрхөн сайхан байсан хүмүүс араас нь хүмүүс гүсэрэг ач юм уу ер нь мэддэг болцсон. Тийм нэг ихнэр нөхрөө хуураад байдаггүй. Зүгээр ингээд нэг тийм хорн гараагүй те хүнээр ингээ хайрлуулж үзэг хүмүүс ингээд ихнэр нөхрөө айгу хуурдаг. Тэргээд яг нэг жинзэнэр л ингээд яг ингэ бичиж байгаа байх тэр нүнэ. Тэгээд яасан штэ. Ер нь бас ингээд хоёр дахь амьдрал сайхан байхын хувьд ихнэр хүнээс тэр нөгөө урдны амьдралээ туршлага хоёр дахь амьдрал заавал орох алдгүй. Зүгээр л миний алдааг хэд дахин давтаад ингээд мэдэрсэн туулаад ойлгоцсон хүмүүсээс зөндөө хүмүүс байгаа штэ. Жохон ингэ сонсоод ойлгоод тэгээд тэр хүний ста жинхэнэ одоо нэг айгүйх тийм орд морд гэл хүмүүс судалж штэ тий. Натал чарт орд өөр одоо юу вэ те. Тэр таароо тий. Өөх юм ингэ харж агаад угаасаа яг ингэ нэг бие нөгөө тал ингэ цаг хугацааны явц адилхан болчихно зан аашна. Гэхдээ ингэ нөгөө энэ хүнтэй яаж харьцах уу гэд. За дээрэс нь удам харна гэдэг чинь үнэхээр зөв. Тэгээд эрэгтэй хүүхэд бол яг ээжийн эмэгтэй хувилбар гэж явна. Аав ээжийг нь бас харна. За удам судрыг харна. Төрсөн он сар өдрөөрөө тэр 6 гараа те ерөнхий тэр зүйл мань ядаж нэг 50-аас илүү хавтад харах нь. Одоо зиндаа гэж ярьдаг шүү. Одоо ер нь бол нөгөө зиндааны хэлэх гэдгийг л та детальчлал яриад байна. Боловсролын байдлаар нь ямар хаа зөвгөрөө. Миний хувьд бол таа ч юм бол айгүй ер нь их өндөр боловсролтой юм хтэй. Ороо монголчууд бол оноод нэрлэлсэн байна. Ороогоор жорон гэдэг чинь адилхан энергиээр татагдана, дуудагдана гэдэг. Тэгээ надаас бас мань хүн бас нөгөө жахан санаа зовоод аах гэжээс яг айлд ороод юуг нь хардаг вэ? Тэгж асууж байгаа. Би яг ингэ номын сангийг хараад ямар ном бэ гэж хардаг.
Тэгээ номтой байна уу, номгүй байна уу гэж хардаг. Яг нэг үнэн тэрл юм чам. Тэгээд тэрийг л харна гэдэг чинь. Нөө намаа гэрт нь орж үзэх чинь. Цэвэрхэн юмаа дахин цэвэрлээл угаагаад Би бол чинь яг материаллык ном сүүлийн үед айгу дург болсон заяа. Зөвхөн ингээ патен дээрээ ингээ дүүр ном PDF-ээр татчихдаг. Тэр нь ингээд одоо орчин үеийн патен нөх. Харин тий. манай хүний намайг татсан нэг тийм одоо чинь зохиолуудыг бол яг миний уншсан зохиолуудыг бол уншсан байсан. Яг нэг доторх өгүүлбэрээр нь би шалгаж штэ. Гол эргэлтийн цэгүүдийн ч юм уу тий. Тэгээд дээрэс нь говьд нар жаргахыг харах тууштай. Яг тэр сцентэй зураглыг ингээд амар гоё ингээд бичиж байгаа байхгүй. Яг нэг тийм би нэлээд бодож ингээд бичих өгүүлбэрийг зүгээр ингээд тэгээ над руу ингээд бичсэн мессеж би ингээд юм бичээснаа тэгээд шууд нойр хуруудад өчтдөг. Тэгсэн чинь манай хүн ингээд хариу хэлээл хөрх юм ингээд өглөө болол тэгдэг байсан юм шиг байна. Тэг ингээд хобби таах хэвээр. Ер нь одоо өсвөр насн дээрээ юу хийн? Тэр нь яг амьдралын эргэлтийн цэг дээр. Эсвэл одоо ингээд 40-од наснд ч юм уу. Сэтгэл хямрах үед. Сэтгэл готролын үед нэг тэр нь эргэж хүнийг авардаг. Тэгээд яг юунд хоббит чи юугаар ингээд тайвширдаг гэдгийг харах. Боловсрал чи хоёр төрөл байгаа шүү дээ. Тэглийн боловсрал, академик боловсрал, амьдралын нөгөө амьдрах ухаан. Манай хүн чинь юм баггүй. Яг сайенсийн хувьд бол маттай бол яг үнэхээр сайн. Төслийн стратеги тооцоол энэ төрийг яг ингээд бүр маш сайн гэдэг одоо юу гэдэг нь зөвлөхгүй ингээд няхуур. Тэгээ энэ бүхэн энэ бол сууд сурсан юм ажиллахгүй. Яг сууд сурсан хүн чинь ингээд нөгөө эхлээ бодчихэж хийдэг. Бодохгүй үйлдэл хийдэггүй. Тэгээ нөгөө хамт ингээд дэлгүүр би ингээд дэлгүүр амир хэсдэггүй. Гангалах гад гоёхгүй тий. Брэнд байдаг тэгтээ өмсдөггүй шахав. Тэгээ дэлгүүр ингээд хаа нэг бүр ингээд өмсөх юм болчихд мөрөндөлөх юм болчихд. Тэгээ ингээд хойл явна. Тэгээ бушуу за энийг авчтээ гэж би тэгэхээр бич болов байна. Энэ болохгүй байна. Тэгэл яг нөгөө хүнээс авах чам шүү. Тэр нь аягүй хэцүү. Санаа зовмор нөгөө дэлгүүрт ингээд зарж байгаа нь өстой гоё юм гэхээр за үзчихсэн аа. Дараагийн өөр юм үзчихэд эргээд ирээ уучлаарай. Бичлээ буцаж бараг очихгүй. Тэгэхээр бүр ингээд нэг одоо яа плаж авч өгөхийн тулд ингээд бараг уйлтал нь явдаг байхгүй намаа. Бүр тэгж авдаг. Тэгээд мань хүний яг тэгж авч өгсөн юмуд нь чанартай олон жил өмсдөг. Ер нь бол. Тэгээд гайхаад идэм би. Өөх ин дэлгүүр хийж байгаа энэ юм сонгож байгаа бол намайг бүр дахиад бас тийм нөгөө аган саав гэдэг шиг. Амархан тэг үнтэй суух юм биш байхгүй. Энэ бүхний сөрн математик байсан гэж санагдаг надаа. Нилийн алсыг хараад 2 жил харж явж яснаа. За одоо энэ жил энэ эмгтэйг эргүүлнэ гэдэг чинь. Юу юм бэ? Үнэхээр манифестасаа хийгээ сууж байхаас өөр гарцгүйгээр тий. Өөрөө бол агнагдсан бүсгүй юм биш тий. Нөгөө хэрвээ ингээ болцоонд явсан чинь тэгээд үргэлжлээд нэг энэ тэнд тоонсон чинь эмгтэй татвар хувцсан гоё ясан бол юу болохыг эмгтэй шийдсэн байдаг. Эсвэл эмгтэй эрэгтэй хүмүүс ингэсэн тэгсэн гэж боддог. Авч бүх шийдвэрийг эмгтэй хүмүүс сонголт хийдэг мэдэг. Энэ чинь бүр сперматозоидын төвшөндтэй сонгогддог энэ төр гэл хэдий тийм судалгаа байна онлайн гэсэн ч гэсэн миний болохоор жахан дэлхийг өөрөөр тавьчихсан. Тийм ээ. Орчлон хороо нэг тэмдэг үзүүлнэ гэдэг шиг тийм. Энэ тийм ингээ яваа юм чи цаанаас нэг сахиуснууд ч юм уу хин нэгэн одоо нэг одоо чинь манай ээжээс үс ч юм уу тийм. Харуулсан байдаг шиг. Би энэ хамаагүй үнтэй уулзч болохгүй юм байна гэд ойлгоцсон байсан. Найзтайгаа орж гарах тийм. Хөгжилдөх нэг хүнтэй хоол идэж үзэх бол байна штэ. Тэрнээс ч тийм учиргүй амар тийм хүүхдээ гомдох. Хүүхдээ нуухгүй, амьдралаа нуухгүй тийм байсан дээр. За танаас ингэ дүү юм байна штэ 5 насны дүү. Одоо нөгөө нэг эрэгтэй хүн л болгоом байдаг асуудал байгаа дэж жоохон дүү байгаад байна. Идэж уух гадуур дотор явах тэгээ нэг сонирхол нь унтраагүй юу гэж та нэг ярьж штэ. Энэ зүйлүүд төр яаж байсан? Би амар нийтж юм шиг мөртлөө нийтж босгүй. Манер бас тийм. Нэг тийм нөгөө жоохон үсэдтэй юм шиг тий. Шаардлагатай олон хүмүүстэй сайхан байчин гэхдээ нэг тэгж гараад байдгүй. Тэгээ хаяа нэг орж гарах юм гарвал би араас нь хизээч ядгүй. Чи хаана энэ төр гэдгүү. Тих асуухгүй байх тусмаа эрэгтэй хүн ингээд санаа зовоод гал ирчдэг. Гэдгийг бас хинээс ч юмээ сонссон. Тэнгүүт би ингээд
яг үндэ ерөөсөө асуудгүй, сургалдаггүй. Одоо л бүр ингээд тэр 10 жилийнхэнтэйгээ уулзбилүү. Тэр 10 жилийн уулзсан тэр болдог те. Их сургуулийн тэр яваач тэр юм яваач. Хаана вэ гэж асуухгүй тэгэл яа. Цөөхөн л удаа тэгж орой үдшиж явсан. Тэгээ асуухгүй байгаар чамаа ингээд асуухгүй байгаа нэг тийм айц. Тийм. Яна гэсэн тэгээд хурдхан шиг хайрах юмсан гэж боддсон байлээ гэж юу? Зэрэг үндэ тийм хороод тэгэхээр эхлээ захиалгаагүй октоудаа. Манифест маш сайн хий. Тэгээ хүнээс нөгөө хүсэж байгаа хандлагаас өөрөө үзүүлэх хэрэгтэй. Тэгэхээр бас нөгөөтг чинь нөгөө өгчээж аавна. Хүндлүүлнэ. Харилцаж хайрлуулна гэдэг чинь тийм. Гэтэ төрүүлж халамжлаад, төрүүлж хайрлаад, төрүүлж араас нь гүөх бол биш. Хоёр дахь хүүхэд маань 6 сарын 1-нд төрсөн. Тэгээ тэрнээс өмнө ингээл нөгөө жирэмсэн энэ үзлэг энтерт орох гэхаар шууд ингээл нөгөө нэг бороо мороо орсон юм штэ. Машинаас буугаад яг бороо тулчих гэдэг ингээл өргөөл ингээл тэврээл хаашаа чамаг явцдаг. Би бол тийм нөгөө хаван жирэмсний тагаалт гээл зүгээр тийм нүүгэлцсэн юм шиг зүгээр юм тийм ингээл тэврээл явцдаг. Надаар юу ч туулалдаггүй. Хөрх. Үнэхээр тийм нэг төрсэн халамжтай юм байна. Тэгэл одоо нөгөө рилүүд ч юм уу хошин тэг угаасаа тэр юм байдаг шүү. Аав ээж нар ч хүртэл ярьдаг шин. Юу ээж нэг хачим харна би нэг алдуугаа тухайн юм яриа л нөгөө дөрөв хүүхдээ тийм яриа сууж. Нөгөө таны миний хараст амар гүгээд мүүгээд чих шиг. Тийм яриа л тэ өөрөө зохиогоол тэрэндээ баяж чинь. Юу яриад байгаа юм бол. Одоо л тэгээ та хоёр дөрөв хүүхэдтэй. Тийм ингээ. Бүр амьдрал ч мал уурцсан юм. Амьдрал тах сайхан тогтцоо. Тийм. Эгч нарын яриагаар амар тийм сонио азтай хүүхнүүд эд штэ. Ингээл нэг гоё боловсон харилцаатай амар халамжтай төвчтэй хүмүүс байдаг штэ. Тэгэл нөгөөх ингээл бүх юм зохицуулаад гэл тэгээд яриаддаг гэсэн аахгүй. Энд чинь чахаа сонь сонсогдол. Яг тэр нь ингээд тэр хүн нь ингээд тий одоо байгааг ойлгочихсон байхгүй. Тэгээд эхний амьдралтай харьцуулж эхний нөхөртэй ч юм харьцуулах ямар шаардлагагүй энэ хүн чинь тусдаа. Одоо ингээд юм хөгжөөд манифест гэдэг тийм ойлголт байна. Тэрнээс нөгөө санаж явбал бүтэн гэнтэргээд яг тэр ингээд нөгөө хүний чин сэтгэлээсээ хүссэн зүйл бэлсэн юм байна. Тэгээ амьгүй хөөх юм манай хүү сургуульд орсны дараа хүүхэд ингээд хинээр оглохоо шийдэм байл та. Тэгсэн чинь миний хүү өөрөө ингээд өргөдөл одоо тийм нэг бичээд тэгтээ саналын дагуу санал асуугаад ямар ч тийм тулгын шаардалт хүчирхийлэлгүйгээр би аваараа өөрийгөө авгалмаар байна гэд. Тэгэл яасан шүү дээ. Хүсэлт бичээ тэгээд өөрийнхөө хүүхдийг өөрөө авчлаа гэд. Хөрх. Хүмүүсийн яриаг гоё сонсож тэрнээс юм олж авах зүгээр нэрээ. Тэгээ бас хэний яриаг сонсоо гэдгийг сонгох хэрэгтэй. Тарих угсаа. Би бид нар хогийн сав биш юм чам. Нэг тийм айхтар хүн зөвлөгөө гэдэг нэг хүн байдаг хөөе. Сэтгэл санааны хувьд мэрэгчлэн тэр хүнээ би ингээ ярьцлагыг уншижсэн байхгүй. Чи 14-өр дүү нөхөртэй. Маш хүнд ингээд илгэний өвчин тусаад идэгжсэн тухайгаа. Тэгсэн чинь тэр нөхөр амар халамжлал. Бүрчин сэтгэлээсээ гэр хийсээр босгоод ирсэн ихнэрээ. Тэгээд энэ хүн болохоо тэр өвчтэй эргэтэн дээр ингээд өөрхөн дуртай шар юм цэцэг лөө ингээд дэлгэрсэн нар тусаад эргэтэн дээрээ штэ. Нар тусаад ингээд нэг цэцэг найгж агаар өдөр болгон төсөөлдөг. Тийм байсан гэж байгаа. Энерги хүчээр гаргаа орсон л юм тий. Тэгээд миний шинжилгээний үзэл зүгээр би босоод ирсэн. Наа үнэхээр халамжлал. Тэгэхээр таарсан ирэм 5 хавцан дээр багсдаг гэж үг байдаг. Хайрлж ээж хайрлуулна. Хүндэлж ээж авшиг хүртэнэ. Халамжилж ээж нөгөө дэлхийг тэ нөгөө чи өөрийн болох боломжтой байхгүй. Нөгөө нэг эмхтэн хүнээс ингээд одоо тэр дээр хаттуудын янз бүрийн түүхэн зөө үед нэг хатан ингээд нөхрийнхөө өшөөг аваад нэг дайсныг нь өөрөө алаад нурууных нь махнаас ингээд зүгсээд хазаж идсэн тухай бүр ингээд өвгтөл ярьжсэн байхгүй. Тийм хатан хүний тухай. Тэгээд Монгол эмхтэн хүнээс тийм шадран хурж гардаг. Тэгэхээр ингээд энэ нэг дайн тулаан хийгээд ингээд явхад нь Монгол эмхтэйчүүд улсаа харж ингээд маш хүчтэй хүмүүс. Тэгэхээр яг тэ нэг жоохон халамжлал
ингээд эмхтэй тэр хүний сэтгэлийг нь ингээд эмхтэй охин аашиг нь гаргуулад тэгээ буцаад ингээд өөрийнхөө амар амгалан улсыг байгуулалцахад нь тусламж авах чи яагаад болохгүй гэж тийм үстэй. хайрлаж ургуулж усалж чадах юм бол түүний зүрхэнд хүрч чадах юм бол чиний төлөө юуг л бол юуг уулыг хүртэл нураад чадна, усыг хүрч хэрэгэж чадах тэр хүч гарах нь шүү. Тэгэхээр одоо бүр айхтар нэг хүн байдэ. За. Билсэн ш нэг багийн хүний яриа сонсохгүй гэж. Тэр хүн болохоор тэр хүний яриаг би тэгтээ одоо ингээ ойлгож байгаа хгүй. За. Тухайд ямар сони юм ярьдаг хүн бэ? 20 эдэн чинь. Жинхэнэ хайр гэдэг бол шал өөр мэржлийн ингээд хичээл сонсох гээд байж байгаа ч те нөгөө хурал мал тийм сонсох гээд тач өөдөөс тэгж яах. За ингээ хайр гэдэг бол миний хүүхдүүдэд те амьдрал чинь хэрэг болно хэзээ нэг хэрэг болно. Хайр гэдэг бол намайг жаргах хэвээр. Намайг тэгэх хэвээр гэдэг биш. Энэ хүнийг жаргах юмсан. Нөгөө хүнээ жаргуулах юмсан гэдэг бодлоос хайр эхэлдэг. Тэгээ нөгөө тавьж явуулах зоригтой байхаас хайр эхэлдэг гэдэг. Тэгээ нөгөө ямар ч үед хүнийх байсан ч хайрлаж чаддаг. Тиймээс хайр эхэлдэг. Гээд тэгш ямар сони юм ярьд ингээд. Ингээд даварцсан юм шиг те. Нэг тийм ямар тий одоо өөрөө хохирох юм шиг. Тэгээ эргээ ботход яг тэр хандлага нь хүнд харин ч хожлыг авчирдаг. Тийм юм байна гэдгийг одоо ингээд тэгэхээр ингээд та ингээд хадвал ингээд яг нэг тийм алдаад үтцсэн хүмүүсийн яриан сэтгэлтэй ахыг аваад гэх юм дээ штэ. Тэгш дундаас нэг юм өөрийнхөө философиг босгож гарч ирээ. Тийм ээ. Биш нөгөө нэг яг хэрэгтэйг бичээд авчаа. Зарим бүр энд үлдчихэж байгаа штэ. Тэгээ одоо дэвтрүүд эргэж харахад саван штэ. Нөхөр эхнэр хоёрыг яаж эвлүүлсэн гэд миний охинд хэдэн төгрөг гэсэн 2000 гэсэн юм шиг. Тэр чинь 20 жил өмнө 20,000 ч үү. Арай дээр л байх энэ цаг байсан. Тэгээ нэг маргааш өглөө нөхөртэй аягүй хөөрхөн өглөөний цаг гэд юу ч битээ болж юу ч битээ хэрэл дээр гэд. Тэгээ бүр хизээж хэрэлдэг юм шиг чи нэг ганц өглөө нэг тийм гой цаа өгчөргээд. Тэгээд хэд хоногийн дараа баярлалаа битээр эвлэрсэн. Яг ингээд уур хүрээд салмаар гомчлоо бас салчвал би хинч биш юм шиг болчих гээд аяг хэцүү байна гэд. Тэгсэн гэж чам. Тэгээд яасан гэхээр яг нэг ширхэг мандрин аваад тэг нэг 2 өндөг аваад тэгж ярьсан ш нэрээ. Тэгээд ингээд өндгөө ингээд зүрх шиг ингээд хэлбэртэй шараад тэгээд хажууд нь ингээд мандрин ингээд нэг юугаар нь тойруулаад тэгээ өгсөн чинь нөгөө нөхөр бүр ингээд амар бүр баярлаад хизээч нөгөө хэрэлдэг юм шиг тэр хоёр эвлэрээд сайхан амтэрсэн гээд. Тэгэхээр заримдаа яг ясын цайдал шалгах гэдэг шиг. Үнэхээр ингээ ясын цайдалтай шалгаж амжаагүй өөр хөөхт мөхт. Тэгээд дээрэс нь яг салчихэр хайртай юм шиг те. Яг ингээ газар амтарч чадахгүй юм шиг. Тийм байгаа бол тэгээд хизээч урдын ёгч сэхгүйгээр гэ нөгөө хүн өөрийнхөө нөгөө муу үйлчлэх бүр өөрөө санахгүй болтол ингээд бас тэг нөгөө халамж паникт ороош тэгж гоё кэр үзүүлэхээр нэртөө чинь тэгээд яац юм шиг. Доторх нэг жоохон бас нэг банд байгаа шүү дээ зайлшгүй. Ямар нэг ээжийн тэр гараад ирдэг юм шиг байна. Манай аав ээж хоёр хэрэлж байгаагүй хэрүүлийн туршлага байхгүй. Тэг ямар ч нөгөө нэг би нөгөө гайгүй хүмүүсийн яриа сонсож хахад эрэгтэй үнтэй айгүй хөөхөн гоё хэрэлдэг хэвээр гэж байгаа юм. Тэг хуцаахөө энтергээд нэг л тийм гоё те. Тийм галзуу шиг хэлж яснаа. Чи юу вэ даан чи гэд тэгэхээр барь цалаа паникт ороод тэгээ ингэдэг энтергээд гэдгийг би сонсч байсан байхгүй. Игдүрүүлэх хэвээр хана штэ. Игдүг нь үргэх хэвээр хана штэ яаж хийж байгаа. Хэрэлжээснэ ингээд юу илээ гэж боддол нь те. Тийм яг салахгүй л гэж бол настай ирлээ хэрэггүй ч гэдэг юм уу. Заримдаа ингээд жоохон хэрүүлийн дараа хүн биендээ илүү хайртай болсон байдаг бас. Тэгээд нэг удаа яг ингээд би ажил дээр нөгөө ч ажил дээр манай ажлынхаа цэцэрлэгийн хөвгт гэдэг шүү дээ. Өглөө хөргөж өгөөд орой аавна. Яг цэцэрлэгтэй хөвгтөө өргөж өгч байгаа юм шиг. Тэгээд өрөөнд хөргөж өрөөнөөс аавна. Хартай биш шүү гэхдээ юу. Намайг авах гээд ирж байгаа. Би бас ахуулах гэж зогсож байгаа. Тэгэл муудалсаа зогсож байгаа. Тэгсэн чинь яг дөхөөд ирж байгаа гэдгсэн чинь ингээд бүр жоох хүчиг баярлаад ингээ инээж байгаа хгүй юу. Ууртаа алхаж байгаа ш наад руу. Тэгэхэд яг нөгөө арга нь энэ юм байл. Нэрээ эн чин амар ууртаа байснаа бүр те. Нөгөө ингээ яатсан юм ш нөгөө. Бүр инээч н те нөгөө өөдөөдсөн бангарлал нэг тийм
тийм хэрүүл хийжсэн юмсан чадаар штэ. За. Подкастын төгсгөлд ер нь миний асууж чадаагүй ч юм уу таны хэлхий ярэ гэж бодож байсан зүйл байна уу? Одмын одоо нэг эмгтээчүүд өөрийгөө болондоо бусдыгаа ажиглаад нийтлэг тийм удамд нөхрөө өөрөөд яваад байдаг ч юм уу тий. Нөхрөө юм хийхгүй урдуур нь ороод эрэгтэй хүн бол заавал урдаа нэг тийм асуудалтай байх хэрэгтэй стратеги толгой ажиллах эрэгтэй хүнээс хамгаалах тийм байгалийн тийм эрэгтэй нэг эрэгчийн инстинкт нь байнга ажиллаж явах хэрэгтэй хамгаалах бүтээх босгох тэр боломжийг нөгөө өгөх хэрэгтэй мөлий. Одоо ийм ингэсэн чимэн мундаг да энтергээл тий гээд хэлчихээр энэ хүн надад итгэж байгаа юм чинь би мундаг юм чинь гэдэг тийм гоё сэтэл урам аваад тийм уртаа заавал нэг асуудалтай. Одоо манайх бол 4 хүүхдийн 4 төрлийн стратегийн шийдэх асуудал шүү дээ. Тэгээд тэгээд манай гэр бүл чинь 5 жилийн дараа явах уу? Одоо энэ жил хаашаа аялах уу ч гэдэг юм те. Тэрнийг эрэгтэйний ерхий төлөвлөгөөнд нь оруулж өчөөл. Эмэгтэй наан тийм тэрийн гоё юм ойлгол. Бодож урдаа чимэглэл. Тийм нөгөө яг би амарлаг тийм цэцэг мэцэг тэрдэг төрлийн юм шилтэй. Тэгээд тийм цэцэг мэцгийг тарьж өгөөд одоо зүүрлж хэлэхээр юу ч юм те. Өдөр тутмын амьдрал айлгаа юм гэлээ. Тэгээд тэрийн жоохон угаасаа л хүн болгон айл болох асуудалтай юм чинь. Тэгээд тэрийн арай жоохон ингээд стресс багтай байлгангаа. Одоо гэр бүлийн өдөр тутмын үүрэг хариуцлагын хувьд хоёрыг ямар хэмжээтэй байдаг вэ? Зэгцтэй хүн болохоор одоо бүх юм зэгцтэй. Шкам гэхэд ингээд хүний бид өмсдөг дараалалаа бүх юм зэгцэлсэн. Минийх бол маш хэцүү. Тий. Тэгээд ямар ч гэсэн их хүсэн хуцаа. Тий. Нөхрөөрөө их үлчмээр биш. Үгүй өглөө тий бараг өдөрч их хүн. Яг нэг юм амар янзлаад ингээд ингэждэг. Тэгээ бичиг баримт тий ном шүүгэн бүгд юм тийм. За манай хүүхдүүд ерөөхдөө тийм. Тэгээ нэг хүүхд маань надтай адилхан л та. Гэхдээ би нөгөө онготоо орохороо хоол сайн гэж утсан чинь миний охин ч хороо тэрийн хоол шиг юм байдаг. Гэл тэгжлээ. Тэгээд тэгэхээр бэлж хайртай ихнэр чинь хоол сайхан хоол яаж идэх вэ? Амтрахад нэгс мухаа юу яах вэ? Уцалгүй иднэ. Тийм. Ямар ч гоё костюм машинтайс хамаагүй ингээд авч хайждаг. Хэдэн жил дандаа тийм байгаа байхгүй. Тэгэхээр юу яа. Би өнөөдрөөс өөрөө хогоо асгая. Тийм монголчуудын ухаан бол айхтар шүү. Ир хүнээр хог асуулдаг чинь учиртай. Чи бол намайг гэрээ ажил хийлэгдвэ. Гэхдээ би хогийг өөрөө асгая. Ир хүн хог асгахаар нөө хий морьтой байдаг нь бол үнэн яг монголчуудын нөгөө эзотерик тийм хөдөл бол бусдаас өөр юм чинь угаасаа тэр бол хөлөөнд шүүх хэрэгтэй. Тэгээд хий морийг нэг хогоо ингээд хог нь тоогоо цуг хайчдаг гэдэг нь бол би тэрийг үнэн гэж бодож байна. Манай ээж ер нь аавыг нэг хог мог асуултдаг байсан да. Би өнөөдөр өглөө штэ. Өөр ингэ хог хайсан. Одоо чи хог хаяхгүй шүү. Гээд айгүй амар олон 10 жил хог хаялж чадаа. Гэтэ мань хүмүүдаагүй. Хэмэршилтэнд ороотаагүй. Гэтэл зүгээр яах юм гэж бодсон. Яг үндэ бол би үнэхээр яг давар цав байгаа байхгүй. Хоцрогдсон юм дэр тий. Би бүгднгээр л хог хаялдаг. Зэвэрхэн байх хэвээр над хогоо гарахтаа аваад гарна. Яг жинхэнэ өнөөдөр тийм уйлж явсан өдрүүдийн дэргэд бол би үнэхээр нөгөө тийм жаргалтай авгаа байхгүй. Тэгээд тэгж бодоод бас энэ хүний ачиг бас жаахан хариулъя. Адаж өнөө өглөө өөрөө хогоо ичгээ. Стамир хогоо ийсэн цаашаа явдаг. Тэг хогоо гэж гараад хэлдэгчлээ. Тэг нэг залуу байсан бол одоо хөгжөрсөн юм шиг тий альтрах байсан баг. Ковид үеэр нөгөө хүмүүс хогоо аях гэж гойдог байсан шиг. Цаг хогоо аях гэж гарч ирэх чинь 2 хоног төрдөг гэдэг. Тий. Тэгсэн чинь одоо тэгээд өнөө өглөө би өөрөө хог гэсэн нөгөөх нь жоохон гайхацсан тий. Би өөрөө болохоо зүгээр наа тийм зүгээр ингийн тийм за бас нэг арайчтэйгээд тааж байгаа байхгүй. Тэрнээс би айгуу гой кофе чанаад май гэдэг өгдөг.
Айгу гоё хичээсэ. Яг уудаг нөгөө жороор нь. Тийм. Тэгээд онгтой орохороо гоё байг хийгээд өгдөг. Тэ гоё мах чанж өгнө. Аль аль нь л нэг тийм аль аль нь л амьдэрчиж аль аль нь л алдаж байгаа бол би эндээ хугацаагаа зарцуулж аж одоо юу гэдэг би бас төгсгөн биш. Нөгөөдөг чинь төгсгөн биш. Одоо энэ харж байгаа юм чи өөдөж гарахаар бас шал өөр үнцгээс нь харна. За бас. Гэхдээ амар гоё өнцөг байлаа. Тэгээ би нэр өрөвцөн шүү дээ. Хамгийн гоё өнцөг хог. Хамгийн гоё өнцөг нь математик байлаа. Миний бодож байгаагүй гэнт саналлаа. Подкастт болсон баярлаа. Их гоё тодорхой жишээнүүдийг болоод өмнө нь бодож санаагүй зүйлүүдийг санууллаа. Тэгээд дараагийнхаа сонголтыг хийх хүмүүс дээрээс нь хүнтэй гэрлэж байгаа үерхэж байгаа октодод ч гэсэн төлөв хэрэгтэй яриа боллоо гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн зочин болж манай Сарны сүү гэдэг нэртэй подкастт оролцсонд маш их баяртай байна. Баярлаа. За баярлаа. Октодоо амжилт. Юу бодно санана 9 хүсэл чинь бэлнэ гэдэг Монгол ёруулч яг байт юм л шүү. Тэгээд дандаа гоё одоо хүмүүс жахан мухар сусаг энэ төр гэж шалгалах. Гэтэ нэрээ сүргэж байгаараа. Би сүргөөл залбираал байсан. Яг л одоо бодох байсан л. Энэ подкастыг Сарны сүү гэж нэрлсэн бас учиртай. Нэр тийм шүү дээ. Сар гэдэг маань тий. Сар гэдэг маань өөрөө эмэгтэй хүн илэрхийлдэг. Зүн бэлэг болоод маш гоё тийм айдаг зөөлөн байдал эмэгтэйлэг байдал бүтээлч байдгийг илэрхийлдэг гэх тий. Мэдрэмжийг хүргэх. Сүү гэдэг маань өөрөө цайхан цагаан зүйлийг илэрхийлдэг. Уус эмэгтэй хүнээс сүү гарна шүү дээ. Эмэгчин амьтнаас тий. Тийм учраас ерөөдөө эмэгтэй хүн тэр цайлган цагаан сэтгэлийг нөгөө өстө урсгах үедээ тэр сүүгээ урсгана гэсэн утгаар Сарны сүү гэж нэрлсэн байна. Гоё нэр. Мансаартан дээр очиж байгаа л сүүргөл гэдэг үгчлээ. Сүүгээ өргөрөө. Сүргөрөө өгдөө. За баярлаа. За баярлаа. Сарны сүү подкаст.